Тэг коллеж нь арай яа би ийм сургууль руу явуулахгүй гэж болохгүй шүү. Угаасаа бидний явуулж байгаа бүх сургуулиуд коллеж байх нэ. За бүгдээрийнх нь хамгийн ихэнд ярилцах сэдэв бол коллеж их сургуулийн ялгаа байгаа. Тэгэд энийг хамгийн ихэнд хэлж байгаа шалтгаан нөгөө манай Монголд чинь коллеж их сургуулиас арай арай жижигхэн доод түвшний боловсролын байгууллага орчуулж байгаа тийм юм шиг бодож сандаг. Тэгээд би бас ингэж боддог байсан айгу мартцсан байсан олон удаа нөгөө Америк руу өргөлөө явуулаад суучаар. Тэгэхээр нөгөө Америкт бүгдээрийнх нь яриад байгаа коллеж гэдэг ойлголт нь ерөөсөө л бакалаврын зэрэг олоход зориулагдсан арай цөөн хүүхдүүдийн тоотой одоо хичээл сонголт талаас илүү уян хатан тийм сургуулиудыг хэлж байгаа шүү. Тэгээ их сургууль буюу University, Research University гэхээр юу хэлж байгаа вэ гэхээр ганц бакалаврын дэшээ доктор, магистр гэдэг зэргүүд олгодог. За илүү олон тооны хүүхдүүдтэй бужигнсан тийм сургуулиудыг хэлж байгаа шүү. Тэгээд энийг сануулж байгаас гол шалтгаан нь цаашдаа зориглолын дээр орох бичлэг хичээлүүд дээр коллеж гэдэг үгийг түлхүү ашиглах болохоор энэ дээр бити эргэлзэж санаа зовоорой.